За бидний дараагийн онцлж байгаа компани бол өнөөдөр өвлөх уралдааны компани байгаа. За бид яг компани байран дээр ирсэн байна. Тэгэхээр энэ компанийн хувьд бол Өмнөд Говь аймагт нэлээд одоо томоохон үйлдвэрлэлтэд тооцогдох унтны цэвэр усыг үйлдвэрлэдэг ийм компани байгаа. За манайхан ингээд нэг жоо ажил ярилцаал ажил. За манай хоёр тэгээд юу яах вэ? Нөгөө түрүүний ярьсан ажиллаа өнөөдөр ажил ярих болгочоор. Би бас нөгөө хэд микрофоноор хэлчихье. Манай компаниг онцлох болсон шалтгаан байна гэхээр манай компани бол ерөнхийдөө Өмнөд Говь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа унтны усны бас томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм байна. Тэгэхээр бас энэхүү унтны усаа хэрхэн яаж ямар технологиороос үйлдвэрлэдэг талаар бид бас мэдээлэл өгөх байдаг. За болно. Өнөд өвлөх уралдааны компани нь Өмнөд Говь аймгийн иргэдийн унтны цэвэр усыг 2008 оноос хойш ханган нийлүүлж, ажилчдынхаа тоог тогтвортой нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ оюутны ширээнээс салаад одоо Япон улсад бас нэг хэдэн жил бас ажиллаж амьдарч байсан. Үндэсний үйлдвэрт одоо фоклифт очин хийгээл бас тэнд хүнсний үйлдвэрлэл гэдэг бол бас ашиг тустай юм байна гэж ойлгож байсан. Тэгээд өөрийнхөө одоо төрлөх нутаг Өмнөд Говьт ирснээр нь бол манай нутагт бол одоо уул уурхай маш их цэцгэлсэн бас цэвэр ундны одоо цэвэр усны хэрэглээ нэлээд шаардлагатай болсон ийм үед бол таарч ирж байсан. Тэгээд энэ үеэс бол цэвэр усыг үйлдвэрлэж уул уурхайн компани болон одоо аялал жуулчлалын салбар мөн Өмнөд Говьчуудаа одоо ундны цэвэр усыг нь бол үйлдвэрлэж нийлүүлэх бас зохимжтой юм болов уу, өөр ашигтай юм болов уу гэсэн бодол анх төрж бол цэвэр усны үйлдвэрлэлийг анх Өмнөд Говьд бол үйлдвэрлэж эхэлж байсан. Түрээсийн байр нь 5 хүний орон тоотоогоор хагас автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулж байсан тус компани одоо өөрийн гэсэн байртай цэвэр ус үйлдвэрлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологиг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. 2011 оноос бол одоо оюутлогоо компаниас бол орон нутгийн бизнес эрхлэгч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилттойгоор одоо орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлсэн бүтээгдэхүүнийг худалдан авах ийм ажиллагаа зохион байгуулад тэнд нь манайх хамрагдаж одоо хамгийн анх цэвэр усыг бол орон нутгаас нийлүүлж байсан. Эхлээд хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагаа хотос хэрэглээ болсон. Манайхан байна уу. За манай үйлдвэр бол ингээд одоо галын хор гэхэд хүний гарт одоо баригдах хэмжээнд яг ингээд хэрэглэхэд постулсан гэрэлтэй хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагааны тэмдэглэгээ галын самбар бүх юмнууд нь байдаг. Ингээд эднийтэйг танилцаад ингээд үйлдвэртэй нэвтрэн. За манайд бол ингээд савууд байдаг, залуучууд байдаг. Манайх бас хөдөлмөр хамгаалалт нийгмийн халамжийн зүгээс бол манайд одоо нэг хөлгөө залуу байдаг. Ерөнхийдөө бол 10 хүн тутмын нэг нь бол хөгжлийн бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бол ажилуулгыг зорддог. Оюутлогын компанид одоо цэвэр усыг анх нийлүүлсэн цагаас бол одоо өөрийн үйлдвэрийн байрыг барьж байгуулъя. Мөн одоо тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэе гэсэн юм зорилт тавиад бүтээгдэхүүн улам чанаржуулах, чанар стандартын бол одоо нийцсэн ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэе гэсэн зорилт тавиад үйлдвэрийн одоо 1000 орчим метр квадрат талбай бүхий үйлдвэрийн байрыг нь барьж байгуулад 2014 онд ашиглалтанд оруулж байсан. Өнөд өвлөх уралдааны компани ундны цэвэр ус үйлдвэрлэхээс гадна хагас бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн мөн экологийн цэвэр бүтээгдэхүүн болох тэмээний чөмгөний тос, сүүлний тос, даршилсан хүмүүлэн сорс зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 70 булаг хүнсний үйлдвэр болж хүрээгээд хэлжээ. Оюутлогын компанид ундны цэвэр усыг нийлүүлдэг хэд хэдэн компани гэдгийг нэг нь бол Өнөд өвлөх уралдааны компани байгаа. За тус компанийн хувьд 70 задах дотоос ундны цэвэр усыг тээвэрлэн авчираад яг энэ агуулгад буулгадаг. За агуулгын ажилчид бол одоо 7 хоног тутам энэ цэвэр усыг одоо хэрэгтэй цэгүүдэд нь бол хүргэдэг байгаа.
ханган нийлүүлэгч болсноор бол хариуцлага гэдэг юм бол маш өндөр түвшинд яригддаг. Цаг хугацаанд бол бүтээгдэхүүнийг яг хүргэж өгөх, хэдэн цагт одоо хүлээлгэж өгөх, мөн ажилчид маань бол одоо хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас хэрэглээр тоноглогдсон байх ёстой. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа бол нэн тэргуунд тавьснараа бол бүтээгдэхүүний эрүүл ахуйд чанар стандартууд бол маш их ахиц гардаг. Мөн ажилчдын маань одоо ажиллах, амрах, мөн орчин эрүүл ахуйн бүх юмыг бол цогцоор нь бол энэ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа эрүүл ахуйд бол одоо хамрагдсан байдаг. Мэдээж хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа усны үйлдвэрлэл гэдэг маань хүний одоо хамгийн наазах хэрэглээ учраас маш өндөр одоо эрүүл ахуйн шаардлага тавьдаг байна. Яг ямар шаардлагууд үүнд багтдаг байна? Ажилчдаа тавьдаг шаардлага юу вэ? За хамгийн нэгдүгürt бид нар ажилчдаа тавьдаг шаардлага маань ажилчид хоолнд гарна, ямар нэгэн асуудлаар цехээс гарч яваад буцаж цех рүүгээ ажлынхаа байранд орж ирж байгаа тохиолдолд бид нар заавал гараа угааж цех рүүгээ ордог. Яагаад гэвэл манай одоо ариун цэврийн талаасаа бэлэн халуун бохир цэвэр усаа шийдсэн ийм ахуй нөхцөл бол ажилтны ахуй нөхцөл сайн учраас бид нар заавал гарыг угаалгаж ажлын байранда эргэж ордог. Ийм хувийн ариун цэвэр шаардлагыг бол бид нар хатуу тавьж мөрдүүлж байгаа. Одоо өдөрт нэг ойролцоогоор энэ машин дээр бол 2 ээлжээр бол нэг ээлжинд одоо 12,000 ширхэг нэг хүн, 2 хүний 24, тэгээд 48,000 ширхэгийг бол нэг өдөрт тавьж одоо үйлдвэрлэгнэ гэсэн. Орсон бэлтгэж маань энэ дээр ингээ угаагдсан. Угаагдаад тавдагдаад тэгээд мөн хагдагдаад тэгээд ингээд үйлдэл гарч байна. Манай сая 8 сард авсан шинэ доног хүрэмж байгаа. Ингээд он сарны машин бол энэ дээр ингээ автоматар мэдрэгчтэй он сарн дарагдаад ингээ явдаг. Энэ олон улсын стандартууд нийцсэн өндөр одоо түвшний уурхаан ажилчдад бас усыг нийлүүлж байгаа гэдгээрээ усны одоо дотоод шинж чанар нь ямар хувь байдаг вэ? Мэдээж говийн одоо усыг бол хатуулга өндөртэй эрсдэлтэй ус гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ямар шаардлагыг хангаж чадж байгаа вэ? Тийм ээ, бид нар энэ усны цэвэр усныхаа савлгаан дээр хуучин бол 3 төрлийн шүүлтүүрээр бид нар усаа шүүж гаргаж байсан бол бид нар сүүлийн үед тоног төхөөрөмжөө өөрчлөөд 3 шүүлтүүр биш одоо бүр 5 шүүлтүүрээр бид нар усаа шүүж гаргаж байгаа. Энд бол эхлээд өөхөн цагаан, нүүрсэн шүүлтүүр, элсэн шүүлтүүр, за тэгээ мембран, нарийн шүүлтүүр гэсэн ийм 5 шүүлтүүрээр усаа шүүж гаргаж байгаа учраас усны хатуулгын хэмжээ бол стандартад 1 хүртэл хувь байдаг. Тэгэхэд манай шүүлтээр гарч байгаа ус маань 0.2-оос 0.4-ийн хооронд хэлбэлзэж байгаа. Усыг бол одоо цэвэр усны молекул багтах одоо диаметрийн хэмжээтэй тийм фильтр байдаг. Ийм фильтрийн дундуур бол одоо ус шүүгдэж урсаж өнгөрснөөр бол одоо цэвэршүүлсэн ус болж байгаа. Цэвэршүүлсэн усыг бол усны одоо тэр молекулын багтах хэмжээний диаметрт одоо багтах бас нэм бактери байдаг. Энийг нь бол одоо хэт ягаан туяаны гэрлэр шарж одоо нэнгүү одоо алдуур үүжүүлэх нэм бактерийг устгах мөн озон гэж одоо хүчил төрөгчийг бол цахилгаангүйдлэр цохиж одоо O2 буюу озон болгож одоо усанд шингээж өгснөөр энэ нь бол одоо усны халдваргүйтлийг бол одоо бүрэн төгс шийдэж чаддаг. Ямар нэгэн химийн бодисыг бол хэрэгэлдэггүй. Ийм л орчин үеийн одоо сүүлийн үеийн чанар стандартад нийцсэн ийм шүүлтүүрээр шүүдэг. Одоо гаднаас орж ирж байгаа цэвэр усны маань анхны нөөцлөөр. За энд нөөцлөгдсөн ус маань бол энэ хатан цагаан, энэ дотор маш элсэн шүүлтүүр байна, нүүрсэн шүүлтүүр байна. Тэгээ энд бол одоо ус зөөдрүүлэх хоёр гэж одоо зөөлөн өдгөр бийтэй энэ дондор ус урсуулж ороод
Энэ дотор нарийн бифтер гэж байдаг. Механик хойш болон одоо энэ чулуу нүүрсээр дамжсан усыг маань нарийн механик одоо хойчуудыг шүүж ялгадаг. Тэгээд энэний ард бол одоо мембран бифтер байна. Энэ мембран бифтер нь бол одоо цэвэр усны молекул багтах хэмжээний диаметртэй. Энэ дундуур бол ус ороод бол одоо цэвэрлж гарч байна гэсэн. Хүнсний бол хамгийн анхдагч бүтээгдэхүүн бол цэвэр ус. 3 шүүлтүр биш одоо бүр 5 шүүлтүрээр бид нар усаа шүүж гаргаж байгаа. Бүтээгдэхүүн маань бол маш одоо чанарлаг стандартад нийцсэн ийм бүтээгдэхүүн болж чадсан байдаг. Уул уурхайн томоохон компани ханган нийлүүлэгч байна гэдэг бас чамгүй шаардлага өндөртэй байх л та. Үнэн зөв мэдээллийг ханган нийлүүлэгчтэй хүргэх үүднээс 2017 оноос эхлэн мэдээллийн уулзалтыг Улаанбаатар хот 70 задгад хамбог цумнуудад зохион байгуулж эхэлсээр байгаа. Мөрөөдсөн ажил бол ажлын 50% байдаг. Тэгээд шантралгүй тэр ажлыг гүйцэтгэж дуусгахад бол их хөтөлбөр байгуулдаг. Эхлэл байдаг. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа гэдэг бол одоо Монголд бол тэр бүр одоо тийм сайн мэддэггүй. Мөн одоо бас үйлдвэрлэлийн явц мөн одоо ажлын талбарт бол энэ бол тийм айхтар одоо хэрэгждэггүй байлаа. Бид нар ч бас одоо тэр тал дээр бол бас маш одоо тутамг ойлголттой баг мэддэггүй гэхэд бол болохоор байсан. Тэгээ оюутлогод бол ханган нийлүүлэлт хийснээр бол энэ хөдөлмөр хамгаалал эрүүл ах уй гэдэг бол одоо маш чухал гэдгийг бол маш сайн ойлгосон. Мөн одоо үйлдвэрлэлийн цаашлаад одоо эрсдлээ маш зөв тооцоолох, мөн бизнесийнхаа цаашдын чиг баримжаагаа тодорхойлох бол одоо оюутлогын сургалтууд тухайн үед бол өгж байснараа бол орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг бол нэлээд төгнүүлж бас чиг баримжааг нь олгож байсан. Өмнөгов аймгийн 3 сайхан уулаас их усүртэй 70 булаг цэвэр усыг 7 төрлийн шүүлтүүрээр 24 цагийн турш тасралтгүй үйлдвэрлэж жилдээ 340 сая ширхэг сав усыг орон нутгийн зах зээлд нийлүүлж байна. Хүнсний бол одоо анхдагч одоо хамгийн анхдагч бүтээгдэхүүн бол цэвэр ус л байдаг. Цэвэр усаар одоо нас эхлээл хүнс гэдэг бол цаашаа явна. Тэгэхээр цэвэр усаар одоо оюутлогын тэр 21 аймаг хотын одоо ард иргэд оюутлогод ажиллаж байна. Монгол улсын өнцөг булангаас хүмүүсүүд ирж ажиллаж байна. Дэлхийн өнцөг булангаас бас мэргэжилтэнгүүд ирж ажиллаж байна. Энэ бүх хүмүүсүүдийн бол одоо цэвэр ус, ундны цэвэр ус гэдэг бол одоо говийн усыг бол гаднаас ирсэн улсууд уухад бол одоо жаахан бэрхшээлтэй байдаг. Одоо гэдэс ямрах ч юм уу ус таарахгүй юм бэрхшээлүүд байдаг. Энэнийг бол одоо энэ цэвэр ус ууснараа манай цэвэр усыг ууснараа бол одоо энэ асуудлыг бол бүрэн шийдэж байна гэж бас үздэг л дээ. Оюутлог компанитай хамтран ажиллаж эхэлснээр бусад уул уурхайн компаниудад ундны цэвэр усыг нийлүүлэх их усүр нээгдэж 5 толгой хишиг арвин индустриал Terra Energy зэрэг компаниудыг цэвэр усаар хангаж байна. Өнгөрсөн хугацаанд та эргээд харахад ер нь компани анх эхэлж байх үеэс яг өнөөдрийн хүртэлх хугацаанд танай компанид ер нь ямархуу ахиц дэвшил гарсан гэж үзэж байна. Анх эхлэхэд бол 5 ажлын байр бий болгосон бол одоо үндсэн одоо 36 ажилчинтай 5 гэрээт ажилчинтай ингээд нийтдээ 41 болтрон бол ажлын үр бүтээмж мөн үзүүлэлт бас үйлдвэрлэлийн тоо хэмжээ доктортой ажлын байрыг бол нэмэгдүүлж чадсан гэж үздэг. 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэний бол сабаглавад нь бол 19 төрлийн сабаглавадтайгоор ангилж одоо савлаж багилж ард түмэнд бол хүргэж байна л да. За манай өмнө говьд бол одоо энэ эрт дүүгээр цаг хүртэл бол энэ 70 булаг 70 задгай булаг бол урсаар ирсэн түүхтэй
Тэгээд энэ далан задгай булаг урсдаг байсантай холбоотойгоор манай аймгийн далан задгад сумын төвөө бол далан задгай булаг гэдгээс далан задгад гэж одоо товчилж одоо дууддаг болсон ийм төвхтэй. Тэгээд мөн энэ ундны цэвэр ус аршаан усаа бас мэдээж эндээс энэний их усүртэй холбоотой учраас бол далан булаг цэвэр усны үйлдвэрээ гэж анх нэр өгч үйлдвэрээ байгуулж байсан. Одоо бол далан булаг хүнсний үйлдвэр болсон байна л да. Уул уурхайн томоохон компани ханган нийлүүлэгч байна гэдэг бас чамгүй шаардлага өндөртэй байдаг байх л та. Та бүхнийг ер нь яаж хүлээж авч ямар шаардлага тавьдаг? Ер нь оюутлогоо компанитай харьцахад хэр хүндрэлтэй эсвэл боломж юм байдаг вэ? Одоо томоохон уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах буюу ханган нийлүүлэгч, бэлтгэн нийлүүлэгч болоход бол үүрэг хариуцлага нэлээд өндөр болдог. Одоо цаг хугацаанд нь бүтээгдэхүүн нэг бол таслахгүй, яг цаг хугацаанд нь хүргэж явах ёстой. Мөн графикт яг хугацаа, чанар, стандарт гэх бүх юм одоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй гэх бүх тал дээр бол анхаарч ажиллах шаардлагатай болдог. Энэгээр нь бол бас их даваа талтай. Энэний оюу толгойтой одоо хамтарч ажиллахад бол ер нь оюутлогоо бол нэлээд шударга талдаа компани гэж боддог. Ер нь уул уурхайн компаниуд бол хамгийн гол жилжил одоо чанараа анхаардаг. Маш их юмыг сурж, мэдж, чадуухчиж бас энийгээ дагаад бүтээгдэхүүн маань бол маш одоо чанарлаг стандартад нийцсэн ийм бүтээгдэхүүн болж чадсан байдаг. Цаашдаа орон нутгийн компаниудыг дэмжих тал дээр ханган нийлүүлэлтийн ямар бодлогыг хэрэгжүүлэхээр бас ажиллаж төлөвлөгөөгөө боловсруулж байгаа бол. Оюутлогын компани маань хамтарсан ажлын хэсгийг Өмнө Говь аймагтай байгуулан ажиллаж байгаа. Олон асуудлыг шийдвэрлэж, олон зорилт асуудлыг эхлүүлэхээр тохиролцож, зарим ажлыг эхлүүлж, зарим ажил маань бэлтгэл ажлаа хийж байна. Үнэн зөв мэдээллийг ханган нийлүүлэгчтэй хүргэх үүднээс 2017 оноос эхлэн бид мэдээллийн уулзалтыг Улаанбаатар хот Далан задгад хамбогд сумнуудад зохион байгуулж эхэлсээр байгаа. Цаашдаа бид Монголд үйлдвэрлэх бодлогын хүрээнд илүү нэмэн үртэх шингэсэн бараа бүтээгдэхүүн авах боломжийг нэмэгдүүлэх тал дээр талуудтай хамтран ажиллахаар зорж байна. Компани цар хүрээний хувьд ирээдүйг яаж харж байна? Одоо байгаа хүчин чадал нь ер нь ямар хувайн? Цаашдаа хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилго байгаа ах тийм ээ. Манай үйлдвэрийн нэр маань бол Далан булаг хүнсний үйлдвэр гэж явдаг. Далан булаг брэнд гэж хэлдэг. Тэгэхдээ Далан булаг гэдэг чинь бас утгатай л да. Далан төрлийн ирээдүйд Далан төрлийн бүтээгдэхүүн нэр төрөл гаргах юмсан гэсэн мөрөөдөлтэй байдаг. Тэрэндээ хүрэхийн төлөө бол зорилт тавьж ажилладаг. Мөн цаашлаад бол одоо бүтээгдэхүүнийхээ гарцыг бол цаашид сайжруулах, нэмэгдүүлэх тал дээр бол нэлээд бодлогын чанартай ажлуудыг хийж зохион байгуулад энэ жилийн хувьд бол цэвэр усны үйлдвэрлэлийн хоног төхөөрөмжийг бол бараг бүхлээр нь одоо парк шинжилт хийгээд үйлдвэрлэлийн хоног төхөөрөмжөөр бол солилцсон байж байгаа. Бизнес эрхлэгч хүнийхээ хувьд та бас нийгэмд ямар нэгэн хувь нэмэр оруулж үнцэнтэй зүйлийг бүтээж байгаа. Тэгэхээр таны хувьд таны эрхэлж байгаа бизнес хэр үнцэнтэй байж чадах вэ? Цэвэр усаар одоо маш олон хүний ангаа цангааг тайлдаг. Мөн ус маань чандаман нэрдэн. Мөн одоо хүнсний хамгийн анхдагч одоо бүтээгдэхүүн бол цэвэр ус байдаг. Гэх мэтээр бол цэвэр ус үйлдвэрлэж байгаа юм бол бид нар бахархадаг. Мөн одоо цэвэр ус гүүгээр хүн бол амьд хэд хоног явах уу, хоол хүнсгүйгээр амьд хэд хоног явах уу гэдэг утгаараа манай цэвэр усаар бол одоо манай үйлдвэрийн олон хүний цангааг тайлж байгаа та. Энэ манай бизнесийн үнцэн байд юм болов уу? Энд оршд юм болов уу? Мөн цаашлаад бол бас ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгатаа мөн засагтаа Монгол улстай хувь нэмрээ оруулж байгаа та. Энэ манай бизнесийн бас үнцэн болов. Мөрөөд тэгээд мөрөөдсөн ажил бол ажлын 50% байдаг. Тэгээд шантралгүй тэр ажлыг гүйцэд дуусгахад бол их хөтөн байгуулдаг эхлэл байдаг гэж би бол дотроо бодож байдаг. Тэр залуучуудаа энэ хөдөө Улаанбаатар гэдэгтгүй хөдөө орон нутагт ч гэсэн бас үйлдвэрлэл явуулах боломж олцоо бүрэн байдаг шүү гэж уриалмаар байна.
Оюутлогоо компани нь 2010 онд Өмнөгов аймагт тэг 1.5 сая долларын худалдан авалт хийжсэн бол энэ тоо 2016 онд 70 сая доллар болж 140 дахин өсжээ. Энэ хүсэлтийн үр дүнд аймаг нийслэл сумын олон компаниуд хөл дээрээ тогтож үйлдвэрлэл үйлчлэгээ өргөжүүлж борлуулалтын орлогож нэмсээр байна. Үндсэн нэвтрүүлэг танд энэ удаагийн дугаараа хүргэлээ.